сонгол өрсөхгүй. Одоо тэгэн штэ. Одоо зориг бол хэвэндэл байгаа. Яаж хэрхэн аль намаас би бол одоо намууд надад санал тавиул мөн сайнсан гэж бодсон юм. Тэгсэн чинь харамсалтай намууд маань өөрсдөө ингээд нөгөө мөнгөн уралдаан чагсаал дээрээ асуудалтай байгаад нам мамаг тоохгүй байх шүү гэнэ. Би ч бол 2 удаа зүр сэтгэлээрээ мөнчгөрөөрөө те би дааж унаж үтсэн хүн шүү дээ. Тэг хизээч би даагаад бол амжилт олохгүй юм байна гэдгийг би өөрийнхөө те одоо үнэхээр одоо яс махандаа тулгадаг бол туулаад үтцсэн байхгүй юу. Одоо бүр ингээд сураггүй жижиг намыг би чиржсэнээс тийм биз баг худалч хүн миний фэйсбүүкийн дагагчаас баг тэг гişүүдтэй тим намыг ингэж чиржсэнээс одоо нэрээ гэсэн. Монгол Ардын нам санал тавьд хүлээж авахд бэлэн гэсэн үг үү? Авмаар л энэ үнийг хэлэхэд. Яагаад гэвэл гархан чухал шүү дээ. Тийм шүү дээ. Бодолтой. Та нар энэ хараад дандаа конопны хүмүүс гараад зөвхөн өөрсдийнхээ эрх ашиг, зөвхөн бизнесийнхаа хүрээнд те коноп дардаг бүлэглүүд гараад ингээд яг жихнээсээ амьдрал, жихнээсээ иргэдийн амьдрал те бүгд орхигдож байгаа үстэй. Тэгвэл ямар ч хамаагүй аргаар гарчаад гарсан хойноо ард иргэдийнхаа төлөө байх 1-2 хүн ч гэсэн орвол сайн биш үү? Би ингээд худлаа яриад ингээд те би л ингээд нам бус гэл инхээр хэцүү байхгүй. Заримдаа яг үнэхээр зөв юмны төлөө чөтгөртэй ч хамаагүй нөхцөлтэй. Тийм биз дээ. Тийм уул нүг бол байдэн штэ.